Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр ерөнхийдөө бол сайхан цас багаар хайсан өдрүүд болж байна. Тэгээд өнөөдөр бирунуудаа имлэх гэж байна. Манай зарим бируу болохоор эмтэй байгаа. Зарим нь болохоор эмгүй байгаа. Тэгээд эмийг бол хүмүүс мэдээж мэддэг л ах л та. Ер нь бол бусад малаас мэдээж сондгоо тэмдэх хэрэгтэй учраас одоо өхөр тэг хань ямааг бол имдэг, харин адууг болохоор тамгалдаг. За манайх агаагийнх манайх гэдэг нь бол айлын 2 мал болохоор тэг 2 өөр эмтэй байгаа. За бируу маань болохоор түрүүжлийн хаврын тугал байгаа. Одоо ингээд бируу болж байгаа. За цас сүүлийн тоног бол сайхан хайлж байна. Зарим өдөр хүүтэн байгаа, зарим өдөр нартай өдөр бол дороо л хайлаад байна. Ер нь бол 2-3 хоногийн дотор баг юм алаг болчлоо. За манайх өнөөдөр адууныхаа бас нэг дарцсан байсан махыг гаргаж ирсэн. Тэгсэн чинь гоёг шинээрээ байла. Адууныхаа хаа тэгээд ууцыг талтийцсан мэсэн. Тэгээд гаргаж ирээ сайхан жижиглээд хоол хоолныхоор болгоод тэгээд төв рүү хөлдөөгчөнд тавихаар бэлдсэн байгаа. Одоо тэгээд дулаараад цас хайлахаар одоо мах айгүй гисдэг. Тэгээд хөдөө бол угаасаа хадгалах нөхцөл бол хэцүү. Тэгээд хөлдөөгч байвал яхаа хөлдөөгчөнд хийж болж гин. Тэгээд борцолж болж гин, шуудалж болж байна. Ер нь бол тиймэрхүү аргуудаар л жоохон удаан бас махаа идэх гэж одоо үзнэ. Тэгэхгүй бол мэдээж ингээ өвлийн ичнээс үлдсэн мах зөндөө их байгаа. Тэгээд хэдхэн хоногийн дулаан наранд бас ингээд махаа муухай болгомоор байгаа учраас жоохон мах шөлөө цэцлэх ажилтай байна. За нэг иймэрхүү сайн сайхантай байна да. Мал төлөж эхлэх бас төгцсөн байгаа учраас бид нар одоохондоо арай жоохон завтай байгаа дээрээ ойр зүрийн ажлуудаа амжуулж байна. За тэгээд өхрөө имжээд орж ирээд хоол ундаа хийгээд тэгээд унтлаа. Тэгээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайк дарж сэтгэл үлдээгээрэй. Мөн савгтаа сабад арныг дээрээ баярлалаа. Баяртай.